За та бүхний өнөөдрийн мэндийг хүргэе. За Америкийн нэгдсэн улсын нийслэл Вашингтон хотоос мэдчилж байна. Яг одоо та бүхэн харж байгаа энэ гайхамшигтай барилга бол та бүхний мэдж байгаагаар цагаан ордон. За цагаан ордонд бид ирчээд байна. За тэгээ оюутны гишүүний зүгээс 2017 онд Лид Монголиа хөтөлбөрийг дэмжин Лид хинтийгээд хөтөлбөрийг хинтээ аймагт хэрэгжүүлсэн байгаа. Тэгээ энэхүү хөтөлбөрийн маань ялагч төр эрдэн маань ингээд өнөөдрийнхөө хөтөлбөрийн дагуу хамгийн ихний үзэл дээрээ ирчээд байж байгаамаа. За ингээд бүгдээрээ төр эрдэнийхээ сэтгэлийг сонсъё. За сайн байна уу. За хөтөлбөрийн ялагч болоод Америкийн нэгдсэн улсад ирсэндээ баяртай байна. За өмнө нь ерөөсөө гадагшаа ямар нэгэн улс руу явж үзээгүй. За энэ хөтөлбөрт хамрагдаад ялагч болоод Америкийн нэгдсэн улс руу ирсэндээ маш их баярлж байна. За тэгээд хөтөлбөрийн дагуу Америкийн нэгдсэн улсын Вашингтон DC хотод байрлах цагаан ордны одоо хамгийн түрүүнд ирээд одоо үзэн сонирхож байна. За энэхүү цагаан ордон 1800 онд одоо байгуулагдсан Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчд одоо байдаг. Тэгээд энэ одоо яг одоогоор бол Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп буюу 45 дугаар ерөнхийлөгч нь одоо байрлаж байгаа энэ цагаан ордод ирээд танилцаа байж байна. За энэ хөтөлбөрт ороод орсондоо маш их баяртай байгаа. Мөн энийг санаачны зохион байгуулсан залуусаа үргэлж дэмж ажилладаг оюутны гишүүндээ маш их баярлалаа гэж бас хэлмээр байна. За мөн одоо эрэх холбоо төлөвлөлтөд маш их баярлалаа гэж хэлмээр байна. За өнөөдрийн хөтөлбөр юу байгаа вэ? За яг өнөөдрийн хөтөлбөрт бол Вашингтон DC хотод одоо байрлах тийм газрууд одоо түүхэн газруудаар явж танилцгаагаа. За энэ нь болохоор эхнийх нь цагаан ордон маань байна. За дараагийнх нь болохоор 1963 онд одоо Америкийн хар эрсднүүдийн одоо эрхийг хамгаалж үг хэлжсэн Линкольны өшгөөрн дээр очиж бас танилцгаагаа. Ордны өмнө байрлах одоо чулуун барилгын өмнө ирчээд байна. За энэхүү барилга нь болохоор ерөнхийлөгч Жорж Вашингтонд одоо зориулж барьсан одоо байгууламж байгаа. За энэхүү барилга нь дэлхийн одоо чулуун өндөр барилгуудын одоо хамгийн томоохон барилгуудын нэг тусламжтай байгууламж байгаа. За энэ үеийг ингээд мэдээ санаад явж байна. Хүмүүс энийг одоо харантаа шиг хэлж болохоор харандаан барилга гэж бас их түгээмэл ярьдаг байгаа. За ингээд маш таатай бан чулуугаар хийсэн барилга байдаг юм байна. За хүмүүс Вашингтон DC-д хүмүүс ихээр бас ушигтай газруудыг За тэгэхээр одоо дэлхийн 2 дугаар зайны түүхэнд урсгал зориулсан. Өшөө одоо үзээд явж байна. За энэ маш гоё мөсөө орилуултай. Яг энэний хажууд болохоор харандаан барилга гэж хэлдэг тэр түүх одоо цагаан ордны урд барилдаг тийм том чулуун барилга тий. Жорж Вашингтон зориулсан тийм чулуун барилга нь өөр хатсан байна. За би та нэрсэн байна вэ? За бид нар болохоор Вашингтон DC-д байрлах Абрахам Линкольны өшгөөрн дээр ирсэн байна. Энэ гайхалтай Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Абрахам Линкольны өшгөөрн энэ байна. Тэр дээр юу гэж утсан юм бол? За энэ одоо газар атомд одоо Абрахам Линкольн одоо атомны сэтгэлд өргөж босгох болно гэж одоо бичсэн байна. Энэ яг энэ гишүүний өмнө арьс өнгөний одоо хар эрсднүүдийг одоо өнгөөр нь ялгаад байсан тэр их чөлөөнд боосон эцгийн төлөө Мартин Лютер Кинг 1963 онд ихлэлээ тавьжсэн. Яг тэгээд тэр ихлэл бол дэлхийн хамгийн гайхалтай ихлэл болж байсан. Та бүхэн мэдэн хүн болон ихлэлээрээ бас Мартин Лютер Кингийг ашигладаг. За тэгээд энэ өшөө одоо тэнцээ энэ газарт нь ирчээд байгаа маш их баяртай байна. Одоо нэг ерөнхийлөгч маа сууж Линкольн нь өөрөө маш ядуу одоо гэр бүлээс гаралтай маш агуу түүхтэй гэдэг бол та бүхэн мэднэ. Одоо өөр юм хийсэн үг гэдэг те та ямар нэгэн хийхин тулд
өглөө буцаад бичих гэдэг тийм. Тийм гайхалтай үг байдаг. За яг одоо Мартин Лютер Кингийн өшөөндөө ирж байна. За энэ өшөө энэ шиг юм тийм. За ийм гоё гайхалтай өшөө маань хажууд нь бас ийм нуур юм уу тийм. Нуур одоо энэ далай шиг юм том нуур байт юм аа. За итгэж маань үнэтэй байна. Кингийн хэсэг байдаг. Миний бичсэн ус арьсныхаа өмнөөс болж одоо ялгарлуулаад үгүй харин дөрөвдүгээр дэсний хаттай шийдвэрлэх байгаасаа гэж бас хэсэг байдаг.